яг алиг байхгүй болох вэ гэдгийг шууд одоо сонгочихно. За миний хувьд бол одоо шууд төмөр үнийг сонгох юм бол hide гэж дараад яг ингээ байхгүй болж байгаа. Ялцчгүй олон үеийн систем зэрэг гарсан учраас Destaral-ийнхаа дагуу 16 17 явсны дараа iOS 18 маань одоо үеийн систем хэмжлэг одоо л ингээ орж байна. За тэгээд энэхүү одоо Developer Beta 5 нь одоо 3 дахь үеийн iPhone SE дээр одоо Beta 4 нь суусан байхад апдейтных нь хэмжээ 225 GB-тайгаар бол гарсан. Харин үеийн системийн код нь болохоор 22A 5326 жижиг F-тэйгээр бол гарсан байна. За хамгийн ихэнд ерөөсө контрол центрээс л яриад явчих. За нээх юм бол шууд нүдэнд анзаарах зүйлс нь зарим нэг тоглолтууд нь бол яг яалтч өөр харагдаж байгаа. Нүдэнд тусч байгаа хамгийн өөрчлөлт авч ирсэн мэдээж хэрэг датаны тоглол байгаа. Өмнө нь бол антенны одоо айконтой байдаг байсан бол одоо энэ удаад бол ийм яг зүүн дээд болонд яг сүлжээний яг одоо баарууд яг яаж гардаг шиг датаны тоглол яг тийм болоод л өөрчлөгдсөн. За тэгээд screen mirror хийж байгаа одоо тэр жижиг дөрвөлжин маань ингээд яг адилхан тод хоёр одоо дөрвөлжин байдаг байсан бол нэг яг ард талд нь арай бүдэг зураастай болцсон. Тэгэд ер нь л хоёр дахь зураасууд бол арай бүдэг болж байгаа юм байлээ. Тэгээд одоо orientational lock бол одоо жишээ нь тойроод гарч байгаа одоо сум нь болохоор өмнө яг адилхан улаан байдаг гэсэн чинь одоо арай бүдгрээд ягаан ч юм шиг эсвэл арай бүдэг улаан ч юм шиг бол харагдаад бол эхэлсэн. Screen record-ны тэр гаднах бас хүрээний тойрог нь бас илүү бүдэг болчихсныг бол анзаарж байгаа. За тэгээд low power mode-оос арай одоо тэр харуулж байгаа тэр батарей үлдсэн арай жижигхэн бол харагдаад байгаа. Тэгээд тооны машин бас айгүй бол өмнөхөөс харьцуулахад бол том болсон байсан. За тэгээд ийм юм өөрчлөлтүүд бол яг миний ашиглаж байгаа контрол центр дээр бол ингэж анзаарчихсан. За тэгээд би бол өмнө нь бол дурдсан юу гэхээр яг Bluetooth-ийг тэр чигээр нь унтраадаг power toggle бол ингээд орж ирж байгаа юм шиг нэгсэн боловч тэр маань бол одоо ингээд beta тавьтар бол бүр ингээд буцаад бол байхгүй болсон. Мэдээж хэрэг Wi-Fi болон Bluetooth-ны шууд тэр чигээр нь унтрааж саад гоё тоглолт бол ямар гоё вэ гэдэг санаа бол iOS 11-ээс хойш өдөө хүртэл бол ингээд 7 жил бол хүлээгдэж чинь тэгээд ямар ч үсэн байхгүй болсон. Гэхдээ дараагийн бетан дээр бол гарч ирнэ гэж бол найдаж байгаа. За тэгээд өөр зүйл нь яг юу вэ гэхээр одоо контрол центр дээрээ Airplane модоо хасаагаад Airplane модоо унтраангууд ер нь бол одоо Wi-Fi хасч унтардаг бол байсан. Одоо жишээ нь би яг одоо Airplane мод хасаагаагүй үед Wi-Fi ашиглаж байна. За тэгээд би яг Airplane модоо дарах мөчид ер нь бол Wi-Fi унтардаг байсан. Тэгсэн чинь бол тхий бол болжчихсан юм байлээ. Тэгээд заавал гараар дарж иж бол унтраагаад байгаа. Тэгээд энэ өөрчлөлт бол надад жоохон бол бас сонин санагдаж байгаа. Өөр бусдаар өөрчлөлтүүд гэх юм бол дан ганц миний хэрэгэлдэг мэдээж хэрэг одоо тоглоод биш. Одоо энэ доор харагдаж байгаа Mercer icon-ууд маань бас жижиг сажиг жижигхээ одоо тэрийг тойрогны тэр одоо зүйлстэй холбоотойгоор бас icon-ы дизайнууд нь ерөнхий бас өөрчлөгдсөн гэж бол хэлж ийсэн. За тэгээд lock screen-ийн хувьд бол ийм байна. Харин home screen-ийн хувьд юу болсон бэ гэхээр мэдээж хэрэг дэлгэцийн өөрчлөлийгээ дэлгэцэн дээр хаан чамаагүй удаан дараад edit дарах мөчид бол хоёрхан одоо сонголт гарч ирдэг байсан бол гуравтаар нэмэлтээр edit pages гэдэг одоо сонголт маань орж ирсэн байна. Өмнө нь бол заавал одоо тэр доотлын цэгэн дээрээ удаан дарж агаад пэйж рүү ордог байсан бол одоо энэ одоо эдитерээс дамжаад одоо энэ бас сонголтоо хийж болдог болсон байна. За өөр гэх юм бол одоо жишээ нь би custom дарж агаад за light бай. За light байх мөчтөө би application хайх гад ингээд бичих юм бол одоо тухайн application маань мэдээж хэрэг light-аар хаал харагдаж байгаа. Харин эргээд одоо dark модо dark болгож агаад одоо бичээд хайх юм бол яг адилхан бас Discord-ны маань одоо icon нь яг хараар харагдаж байгаа. Өмнө нь яг search bar хэсэг дээрээс бол энэ аппликейшнууд маань адилхан синхрон бол ажиллахгүй юм байлээ. Өмнө нь бол би таамаглалд орж ирсэн settings дээр яг dark mode хасаасан унтраас үе дотор нь аппликейшнууд бол яг адилхан синхрон харагдахгүй нэгсэн бол одоо ингээд энэхүү тэр маань нэмэгдсэн. Тэгээд энэ дээр болохоор search bar дээр бас ингээд шинээр нэмэлтээр бол ингээд орж ирж байгаа юм байна. За дараагийн ярих өөрчлөлт нь бол нэлээд сонирхолтой өөрчлөлт болж орж ирсэн. Мэдээж хэрэг тэр бол Safari дээр бол орж ирсэн. За тэр нь яг юу гэхээр та нар ямар нэгэн вебсайт руу ороод гар утсаа ингэж ашиглаж илаа гэж бодъё. За тэгэнгүүт яг зааш сурталчилгаа ч юм уу яг ялтчгүй одоо яг үндсэн юм уншиж яг анхаарал төвлөрөхгүйддэг хажуудлаар нь ядаргаатай сурталчилгааны юм гарч ирээд жоохон залхуутай бол санагддаг. Тэгээд тэрийг бол шууд автоматар хаадаг шинэ үйлдэл бол Safari дээр бол нэмэгдсэн. Энэ бол айгүй од болж байгаа. Тэгээд ялангуяа энэ үйлдэл бол яг одоо арилгах мөчид ингэж яг
одоо бутарч ингэж үнс болж байгаа маягийн анимашн бол гарч байгаа. Тэр нь үл яг одоо Avengers Endgame дээр яг Infinity War дээр Thanos яг Infinity Gauntlet-аараа snap хийхэд яг дөрүүд яг яаж үнс болсон шиг яг адилхан анимашн байна гэдэг зүйл л одоо яагаад байгаа. Тэгээд би та нарт яг демо байдлаар ямар ч байсан харуулъя. За ямар нэгэн вебсайт руу ороод та нар тийм үү ямар нэгэн вебсайт руу ороод зүүндүүд болон дээрээ дараад за тэгмүүд хамгийн дээр нь hide distracting items гэдэг байгаа. Тэрэн дээрээ дараад яг алиг байхгүй болох вэ гэдгийг шууд одоо сонгочихно. За миний хувьд бол одоо шууд төмөрөнийг сонгох юм бол hide гэж дараад яг ингээ байхгүй болж байгаа. Энэ бол үнэхээр одоо гоё бол өөрчлөлттэй. Тэгээд мэдээж хэрэг hide discretion байхгүй болох бол ирээвэл угаасаа гараад ирнэ. Тэгээд яг hide гэж байхгүй болгоод дахиад hide гэж байхгүй болгоод дахиад ингээд hide гэж байхгүй болгож байгаа. Тэгээд миний яг перспектив зүүм ер нь бол жоохон асуудалтайгаа учраас эдрийг ямар ч сан байхгүй болгож байгаа. Дөрүүдийг нь яг байхгүй болгоод явъя. За ингээд Thor, за ингээд Natasha, за энэ мэдээж Hawkeye байна. Ийм гоё шинэ үйлдэлтэй бол болсон. Тэгээд яг хуу cancel дээрээ дарчих юм бол мэдээж хэрэг эргээд бол энгийн пэйжээ ямар байсан эргээд ихний хувилбар руугаа шилжчихнэ. Тэгээд зар сурталчилгааны ядаргаатай юмнууд Safari дээрээс байх юм бол энэ гоё үйлдэл бол ингээд орж ирсэн байна. За тэгээд ашиглаад дууссан бол доо нэгэд мэдээж хэрэг дарчихна. За тэгээд сайн мэдээж хэрэг төмөрөнийг байхгүй болгоцсон. За тэгээд төмөрөн бол ингээд одоо харагдахгүй гэсэн үг. За тэгээд энэ синхэр товчон дээр буцааж дараад show hidden items гэх юм бол эргээд төмөрөн маань ингэж бол одоо орж ирж байгаа юм байна. Notes application руу оронгууд чиний splash screen бол шинээр гараад ирсэн. За тэрэн дээр нь яг миний анзаарснаар Math Notes гэдэг хүртэл ингээд дурдсан байлээ. Dark icon-ууд ер нь бол өөр жижигээр өөрчлөлтөд яваад байгаа. Тэгээд Apple Maps-ыг би бол угаасаа ашигладаг. Тэгээд Apple Maps бол одоо beta 5 дээр одоо илүү хар маягийн бол харагддаг болсон юм байлээ. Одоо өмнөх бетанууд дээрээс харьцуулахад айгүй олон бол өөрчлөлтөд яваад байгаа. За Maps-аас гадна одоо Find My хүртэл бол одоо ингээд илүү хар бол харагддаг болсон байна. Яг уу энийг бол би яг өөрчлөлт гэж бол бодохгүй байна. Ерөнхийдөө перспектив зүүмээс шалтгаалж байгаа ер нь бол баг гэж бодож байгаа. За утсан дээр notification ирэхэд бол ерөөсөө тухайн notification бол маш доор бол гараад байгаа. Ер нь бол яг жоохон дунд хавцаа дундаас жоохон доор хавцаа гардаг бол одоо бол бүр ингээд бүр доошоо гэж бол тулгаж бол гараад байгаа. Гэхдээ тэр доотлих нь камерны цэгэн дээрээс бас дээр байгаа учраас бас өөрчлөлт гэж бас тоож болохлах. Гэхдээ миний зүгээс бол энийг бол баг гэж бодож байна. За тэрнээс гадна notification-ээс өөрөөр бол одоо дуу тоглуулахад бас тэр дууны одоо ерөнхий том тоглол маань бас айгүй яг адилхан доошоогоо бол ингэж чирэгдэж бол ингээ гараад байгаа. Үйлдлийн систем болгон дээр мэдээж хэрэг benchmark оноог нь бол ирээ явж байгаа. Single одоо CPU хэсэг дээрх single core score нь 2282, multi core score нь 5391 оноо бол авсан байна. Харин GPU хэсэг дээр 8706 оноо бол авчээ. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ би биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээ Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. YouTube сувг маань membershipтэй болсон. Тиймээс намайг үзэж дэмждэг хүмүүс өөрсдийн сонголтоор member болж намайг дэмжих боломжтой болсон байгаа. За дараагийн гарах үйлдлийн систем болох одоо developer beta 6 болон public beta 4 ер нь бол энэ 7 хоногт багтаад бол гарчна гэж бол бодож байна.